За сайн байцгаана уу? Дебра байна. Миний шинэ бичлэг тавтай морил. Энэ удаагийн хамжлагээр би юу ярих гэж байгаа вэ гэхлээр нэгэн үзэгчийн комментэнд хариулах гэж хичээх болно. Японд сурч байсан талаараа сонирхуулаач. Ер нь сурахаар явсан нь дээрүү, ажиллахаар шууд явсан нь дээрүү. Ер нь Япон руу явах хэрэгтэй юу? Яах ёстой вэ гэсэн байна. Энэ комментэнд хариулахын тулд би 8 асуултыг бэлдсэн байгаа. Нэгт Япон руу сурах гэж явхад хэр байсан бэ? Энэ асуултанд хариулахын тулд хамгийн түрүүнд Монголоос Япон руу зуучлсан шинэ гарц гэдэг төвийг дурдах хэрэгтэй болов уу? Монголоос Япон руу зуучлахад шинэ гарц гэдэг төвөөр зуучлуулж явсан. Тэгээд зуучлалын хөлсгээд би 500 сая төгрөг тухайн үед төлж байсан. 2018 оны үед гэсэн үг. Одоо зуучлалын хөлс нь хэд босныг би мэдэхгүй. Энэ шинэ гарц гэдэг төвд бол би үнэхээр баярлаж явдаг. Энэ шинэ гарц гэдэг төвийн талаар ярилцъя. Шинэ гарц гэдэг төв нь болохоор Монголоос Япон руу зуучилж өгдөг. Тийм Япон хэлний сургалтын төв байгаа. Тэгээд бичиг баримт, бүрдүүлэлт, виз мэдүүлэлт гэдэг зүйлүүд дээр бол таны бичиг баримтыг бол 100% төгс гаргаж өгнө. Үнэхээр баярлалаа штэ, талархуу штэ. Би баярлаж талархаж явдаг. Энэ компани нь миний бичиг баримтыг бэлдэж өгөхдөө банкны баталгаа, миний батландаагчийн бичиг баримт гэдэг ер нь бол энэ бүгдийг л аягүй гой төгс бэлдэж өгсөн. Бас банкны баталгаа гаргаж өгдөг, бас өөрсдийн гэсэн таньдаг мэддэг холбоос үлбэтэн байдаг учраас миний банкны баталгааг хүртэл аягүй сайхан гаргаад өгсөн. Тэгээд би бол Япон руу явахдаа цаасан дээр бол аягүй баян оюутан явж исэн. Монголд байхад бол энэ шинэ гарц төв болохоор миний очих гэж байгаа сургуулийг бол аягүй магтчихсан. Эхний жил нь ингээд очиход бол дотуур байр бэлэн, тэгээ бас дотуур байр тайгаас гадна сургуулийн хоол байдаг. Очоод бол хичээл болон цагийн ажилдаа л санаа тавина. Ер нь бол байр хоол билээ. Ингээд ер нь бол Монголоос явхад эдгээр зүйлүүдийг сонсоход бол үнэхээр таатай байлаа. Харин Японд очоод хөрсөн дээр буухад энэ бүгд шал эсрэгээр иргсэн. Яагаад вэ гэхлээр оюутны дотуур байрны үнэ нь аимшигтай өндөр үнэтэй байсан. Хоёр хүний өрөө нь хоёр давхар ортой жижигхэн өрөө. Оюутан тус бүр нь 5 ман төлөх шаардлагатай байдаг байсан. Тэгтэл энэ 5 мангаар хоёулаа нийлээд гадуур байр хөслөөд хуваагаад төлөх боломжтой мөнгө гэсэн үг. За яг хөө би эхний 6 сар болохоор яг нэг тэнд байсан Монгол эмэгтэй оюутантайгаа нийлээд энэ жоохон үнэтэй байранд бит хоёр тусдаа 5 ман төлөөд тусдаа 5 ман гэж нэг тэр жижиг өмгөр өрөөнөөс сарда 10 ман. Тэгээд дээрэс нь тоог ус цахилгааны мөнгийг төлнө. Тэр Монгол оюутны байраас гартал нь би ингээд цугтаа ингээд эхний хагас жилдээ болохоор 5 ман төлсөн. Харин түүний дараагийн хагас жил буюу дараагийн 6 сард Монголоос 2 оюутан ирээд тэр 2 оюутантайгаа хамт 4 хүний өрөөнд орсон. Тэгээд 4 хүний өрөөнд ороход нэг хүний 3600 yen. Гэхдээ дахиад үнэтэй хിവэрэ гэсэн үг шүү. Яагаад вэ гэхлээр энэ 3600 yen-ээр 3600 биш 3600 сая шүү. Энэ чинь 3600 сая гэхээр монголоор 36000 yen гэх юм уу. Энэгээр бас гадуур ганцаараа байр төрүүлэхэд хангалттай мөнгө гэсэн үг. Энэ нь болохоор хүмүүсийг одоо оюутнуудыг сургахын төлөө биш, ерөөсөө 100% ашигын төлөө байгуулга гэдэг нь тодорхой болсон. За бас үүн дээр нэмээд оюутны хоол нь болохоор монгол хүний аманд ходоодн дээр ер нь бол таарахгүй. Ходоод гэж амар өвддөг гэсэн ихний 2-7 хоног, 3-7 хоног ер нь бол. Тэгээд тоогооч нар нь болохоор хятад хүмүүс байдаг байсан. Тэгээд нэмээд хэлэхэд тоогооч нар нь хятад гэхснээс энэ сургуулийн захирал нь бас хятад хүн байдаг байсан. Би бол Японд Япон хэлний сургуульд ирсэн. Тэгсэн чинь Японд хятад сургуульд орсон байсан. Оюутнуудын дотор байр хариуцсан багш нь бас хятад хүмүүс. Яг Япон хэлнийхэн багш нар нь Япон хүн байдаг байсан. За тэгээд хоолны тухайд хятад тоогоочтой байсан. Тэгээд бас дээрэс нь тэр хоолны хажууд савтаа ус байдаг байсан. Түүнийг нь аян тэгээд би зүгээр аваад уучдаг байсан. Тэгээд ер нь эхний 2-7 хоног бараг 3-7 хоног бараг сар дамсан байгаа. Ер нь айгүй гэц гүйлэгдэг тэр хоолн дарахгүй байгаа юм, усан дарахгүй байгаа юм уу. Тэгээд би нэг өдөр нэг зүйл харсан. Хятад тогооч игч зүгээр канатны усыг тэр усныхаа саавныг хийж байгааг би харсан байхгүй юу. Тэгэл би дотор oh my god гэл ингээл шууд сэтгэлээр унсан. Яагаад гэхэлэр манай монгол хүмүүс хизээч түүхийн ус уудаггүй хүмүүс. Бүр жоохон бахта худгаас авсан усыг уугаад усны түүхий ингээ нүүр амаар ингээл айгу гарчдаг. Тийм бидэн штэ манай монголчууд. Тэгээ би түүнийг хараад бүр ингээл огиуд цутгасан заа ингээ зүгээр шууд канатны усыг тэр усны саунд хийсэн байхад нь би тэрийг мэдлгүй уучихсан байгаа байхгүй юу. Нэг цэвэршүүлсэн л усыг бодоо би уугаад байсан байхгүй юу. Тэгээд түүнээс хойш яасан өрөөнийхөө монгол охиндоо нийлээд ус буцалгагч аваад тэгээд өөрсдөө усаа буцалгаж хэрэглээд авч
явдаг болсон. Энэ сургуулийн хувьд болохоор ийм зүйлүүд байна. Би нэр энэ сургуулийн нэрийг хэл хэрэгтэй байхаа. Энэ сургууль руу ер нь Монголоос хэрвээ Нагоя руу явах гэж байгаа бол заяа. Бүр Нагоягийн бүр хэлний бэлтгэл рүү явах гэж байгаа энэ сургууль руу бол би хизээж битгий яваарай гэж хэлмээр байна. Яг миний үзэж туулсан энэ зовлонг манай сургуулийг төгссөн бас симпаяуд өөр бусад монгол оюутнуудаас даван туулаад гарсан. Гэтэ шинэ гарц төв болохоор үүнийг бол хизээж анхааруулж хэлээгүй. Энэ бол байж болохгүй асуудал. Тэгээд энэ сургуулийн нэрийг хэлье. Nagoya Kokusai Gaigo Gakuen. Би дахин хэлье. Nagoya Kokusai Gaigo Gakuen. Энэ сургууль руу хизээж битгий яваарай. За, энэ сургуулийн асуудал ингээд эхний жил дотор байранд үнэтэй төлбөр надаас аваад намайг шулаад дуусаагүй. Намайг сургууль төгсөх агшинд шантаажилсан. За, энэ хүн шантаажийн талаар ярив. Энэ хүн шантааж нь болохоор яг ковид үеэр болсон. За 2020 оны 4 сар хавцаа би сургуулаа төгсөөд сургуулаасаа би дипломоо авах гээд төгсөлтийн баяр дээр ингээд дипломоо ингээд аваад бариад ингээд зураг авахуулаад тэгээ би ингээд харсан чинь минийх зүгээр дипломны зүгээр хавтас байсан, дотор нь хов хоосон байсан заяа. Тэгээ би бүр гайхаад миний диплом хаана байгаа юм бэ гэсэн чинь чи ажил юм уу сургуульд орчоод дараачихаа шийдвэрийг баталгаатай болгочоод чи диплом аваарай гэж надад сургууль хэлсэн. Тэр үед болохоор надад хамгийн хүнд үе тохиолдож байсан үе. Яагаад гэхээр би сургуулаа төгсөөд би нэгэн компанид ажилд орчихсон байсан. Тэгсэн чинь тэр компани ковидын үеэр асуудалд ороод юу шинэ ажилтан авах битгийхэл ажилдаа цомготгож эхэлсэн. Тэгээд надад ажил өгөх боломжгүй, миний визийг мэдүүлэх боломжгүй болсон. Тэгээд миний нэг алдаа нь болохоор хэлний бэлтгэлээ төгсөөд ууланд сургууль юм уу ингээ ажил гэдэг бол нэлээ олон газар ингээ хөөцөлдөөд юмыг ажидгүйгээд ингээ хөөцөлдөөд бэлэн болгочих ёстой байсан юм байна лээ л дээ. Тэгсэн чинь би нэг газар ажилд ороод тэмцсэн байсан учраас тэрэндээ найдсан байсан. Монголдоо дээд сургууль төгсчихсэн учраас би одоо энд дахиж сураад явах вэ? Шууд ажиллаад мөнгө олъё гэсэн бодолтойгоор зөвхөн нэг газарт найдсан гэсэн үг. Тэгсэн чинь ковидоос болоод би ийм байдалд орсон. Тэгээд би сургуулаасаа бүр дипломооч авч чадахгүй, сурчаад төгсчөөд. Тэгээд би өөр яг тухайн үед би өөр газруудад ингээл хандаал ажилд ингээл орохгүй л мэдүүлэнгүүд л бүх газрууд надаас сургууль төгссөн дипломч юм байна уу гэдэг дандаа надаас асуудаг. Тэгсэн чинь би сургуулиас асуухаар сургууль надаас ажилд орсон тодорхойлт өгөө сургуульд орсон тодорхойлтоо харуул. Тэгээ би ингээд хатан авчилсан халууны зулцах шиг болчихж байгаа байхгүй юу? Ажилд орё гэхээр надаас диплом шаардаад байдаг. Сургуулиасаа диплом авах гэхээр чи ажилд орсон юм харуулчаа чи аныг аав гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би ингээ яалтчгүй ингээд бүр ингээ яаралтай ажилд орж чадахгүй ядад цагийн ажилчдгаа эхлүүлье. Тэгээ миний виз дуусч идэг би яах вэ, ийх үү гэд. Тэгээд би иммиграшнээр очиж уулзлаа. Тэгсэн чинь иммиграшн болохоор айгүй гоё. Тухайн үед ковидын виз гэдэг нэг 6 сараар виз өгч ирсэн. Цагийн ажил хийх боломжтой, ажил хайх боломжтой. Иммиграшнаас тэр ковидын визийг авах гэсэн чинь надаас сургуулийн диплом бас шаардсан. За арайч бас виз мэдүүлэх дээр бас сургууль бас новшийн зан гарахгүй л үдэ гэж бодоод би дахиж очиод уучлаарай би ингээд 6 сарын виз авах гэсэн чинь ингээд надаас диплом нэхэд байна. Тэгээд над миний дипломыг өгөөч гэсэн чинь. Тэр сургууль нь өөрт нь болохоор тийм виз өгж байгаа гэдгийг мэдгүй. Тэгээд уучлаарай ингээд тэр үнэхээр тийм виз өгөх юм уу яах юм. Иммиграшнээс тийм тодорхойлт авч ирж би диплом аав. Тэгээд би иммиграшн дээр дахиж очиод би нөхцөл байдлыг хэлсэн, сургуулийнхаа нэрийг хэлсэн. Тэгээд иммиграшн энэ сургууль ингээд оюутныг ингээд эрхэнд халдж гин гэд бид нэр анхааралтай авнаа гэсэн. Тэгээд яг ямар нэгэн зүйл хийсэн үү хийгээгүй би бол санахгүй байна. Харин иммиграшнээс айгүй сайхан ааштай нэг эмэгтэйдэд таарсан тул тэр эмэгтэй надад ингээд тодорхойлолт захиа бичиж өгөөд харин энэ дундаад болохоор би сургуулаасаа очиж диплом авч чадаагүй визээ мэдүүлэхийн тулд харин зүгээр иммиграшны хүн надад сургууль руу хандсан захиа бичээд тэгээд сургууль руугаа очиод харин тэр сургууль надад юу гаргаж өгсөн гэвэл миний диплом биш зүгээр энэ сургуулийг төгссөн нь үнэн гэдэг тийм зөв тодорхойлолт надад ингээд цааснаар бичиж өгөөд сургуулийн захиалгын хаваа тамгаад дарсан тийм зөв тодорхойлолт цаас гаргуулж аваад тэгээд би иммиграшнд харуулсан чи иммиграшн наа чинь ориг сургуулийн чинь тодорхойлолт учраас чи өөртөө авч ил бид нар зүгээр Канадад авчих гэсэн бүр аягүй хөөрхөн сэтгэлтэй. Тэгээд ингээд Канадад аваад эдгээр өөрт нь үлдээ тэгээд миний ингээд 6 сарын визийг гаргаж өгсөн. Тэгээд иммиграшнээс би тэр виза авчаад тэр нэг 6 сарын хугацаатай Токудэ Кацудо гэсэн виза авчаад тэгээд би буцаж сургууль дээр очиж тэрийг харуулаад тэгжиж би сургуулаас диплом авч ирсэн. Тэгээ бас асуудал нь дуустаагүй зөө. Диплом авчаад би газар дээр ингээд нээгээд ингээд шалгаж үтсэн заяо. Тэгсэн чинь нээгээ харсан чинь намайг 2018 оны 4 сараас эхэл сурсан гэж бичсэн байвал яах вэ? Тэг хамгийн гол асуудал нь би 2018 оны 4 сард би Японд байгаагүй. 2018 оны 7 сараас эхэл сурсан байхгүй юу? Жохон 3 сар оройтод сурсан гэсэн үг. Тэгээ би хэрвээ тухайн үед ингээд анзаараагүй хэрвээ авцсан бол
Энэ амирд би хурамч бичиг баримт ингээ бариа явж байгаа хэрэг болчих шин. 6 сарын 26-нд Японд орчихсан гэдэг миний ингээ гадаад тосрон дээр байж итэл би тэрнээс өмнө сурч ирсэн гэдэг тийм дипломтой байвал энэ чинь хурамч бичиг баримтанд орно штэ. Тэгээд тэр сургуулийн муухай хариуцлагагүй. Тэгээд би дор нь харчаад яана ингээ та нар намайг 4 сараас гисэн биз дээ. Би 7 сар хэсгээс сурсан штэ. Би харин тухайн үед яг шалгасан нь болсон юм. Тэгээд тэр дор нь би өөрийнхөө дипломоо засуулаад авч ирсэн. Тэгээд ер нь бол амар дараамаа болсон байгаа үстэй. Йоо за одоо яг гол юу руугаа асуултанд хариулъя. Япон руу сурах гэж явхад хэр байсан бэ? За яг эдгээр асуудлуудыг болсон заяо. Яг иймэрхүү зүйл болсон. Тэгээд дээрэс нь хамгийн анх бол мэдээч хэлний бэрхшээл. Япон хэлээ бол би бол амар сайн сурч очоогүй байсан. Зөвхөн хирагана, катакана. Тэгээд нэрэл хэлж чаддаг Японд анх очиж исэн. Тэгэхээр Япон руу явах гэж байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд хэлээ сайн сураад очихгүй бол ер нь асуудалд орноо. Цагийн ажил олоход хэцүү. Японд бол угаасаа англиар ярьдаггүй. Энд тентхийн дэлгүүрийн кастшин, дэлгүүрийн худалдагч хэрвээ гадаад оюутнууд байх юм бол англиар ярьж магадгүй. Харин тэгэхээс бол бүгд бол японоор ярина. За хоёрт болохоор сурах уу эсвэл шууд ажиллагаар явсан дээр үү? Би бол үүн дээр юу гэж хариулах вэ гэхлээр сурах гэж явсан дээр л гэж би хэлнэ. Сурах гэж очих юм бол Япон хэлээ сурна, Япон соёлд суралцсан, сурангаа цагийн ажил хийхээр Япон компани дотоод үйл ажиллагааг ойлгоно, үргэлжлүүлээд ажилд ороход бол илүү давуу тал болно. Тэгээ ер нь Японд ажилласнаас илүү сурсан нь ер нь дээр дээ. Хэрвээ ажиллах гэж байвал нэг хүсрээд нэг 2-3 жил л ажиллаад үзэх хэрэгтэй, амьдралдаа туршлага хоригдлуулах хэрэгтэй л гэж хэлнэ. Тэгэхээс бол Японд ажиллаад мөнгө хийнэ гэж бол байхгүй. Тэрний оронд хэрвээ мөнгө хийх гэж байгаа бол Солонгос явсан хамаагүй дээр байхаа л гэж би зөвлөмөр байна. За гуравт нь болохоор сураад төгссөний дараа ажиллах боломж хэр байдаг вэ? За мэдээж Японд сургууль одоо их хэлний бэлтгэл, коллеж, дээд сургууль төгсөөд ажиллах боломжтой. Харин сургуулаа төгсгөөс жилийн өмнө ажиллаа хөөцөлдөх ёстой байдаг. Дор хойж 2 3 4 газар ингээд юу н 2 3 4 газар чи өөрөө багтан заяа. Айгүй маш олон газар ингээд хандаад ярьцлага өгөөд тэгээд явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ер нь Японд үндсэн ажилтнаар ороход бол маш хэцүү. Яагаад вэ гэхээр ажлын ярьцлага нь болохоор 3 төрлийн ярьцлага байдаг. Эхнийхээ давлаа, хоёр дахь давлаа, гурав дахь давлаа. Тэгээд бас тухайн компанид орохын тулд бас шалгалт өгдөг. Тэр шалгалтын тэнцлээ. Тэгээд ингээд ажилд ороход бол асуудалгүй. Япон болохоор Монголоос илүү давуу талтай нь болохоор чи Япон хэлдээ бас тэр тухайн ажилдаа хангалттай ажиллах чадвартай гэдгийг нотлоод бүх зүйлдээ бүх шалгалт ажлын ярилцлагандаа тэнцэж чадах юм бол асуудалгүй ажилд орох боломжтой. Тэрүүгээрээ давуу талтай. Харин нэг зүйлийг санах хэрэгтэй. Японд хэрвээ та ажиллах юм бол жилдээ цайлантай ердөө 10 хоног амардаг. Эхний жилдээ 10 хоног, хоёр дахь жилдээ 11, гурав дахь жилдээ 12 гээд жил бүрээр ердөө 1 хоногоор нэмэгдээд явна гэсэн үг. Амралтын маш бага хоногтой. Японд ажиллавал ерөөсөө ажиллана л гэсэн үг. Амьдрна гэж бол байхгүй шүү гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та Япон хэлээ маш сайн сураад хэрвээ офисын ажил эсвэл сургуулийн багшаар ажиллавал амралт нь хамаагүй их байх боломжтой. Ер нь үндсэн ажилтнаар орвол амралтын өдрөөрөө цагийн ажил хийх боломжтой байдаг. Энэгээр давуу талтай. Хэрвээ Японд ажиллавал үндсэн ажилтнаар л ажиллах хэрэгтэй. Бас хэлээ сайн сураад офисын ажилд багш сургууль хүмүүжүүлэгч юм уу эсвэл сургуульд ажиллавал илүү таатай байх болно гэж хэлмээр байна. За үүнээр нэмээд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов. Япон руу ажиллахаар явах гэж байгаа бол би бол нэг зүйлийг нэмж хэлнэ. Токюдэй гиногоор битгий яваарай гэж би хэлнэ. Бүр тэр тусмаа асаргаагаар битгий яваарай гэж хэлье. Токюдэй гино визтэй байгаа тохиолдолд цагийн ажил хийх боломжгүй. Токюдэй гиногийн өөрийнх нь цалин нь маш бага. Японы татвар маш өндөр. Япон улс нь өөрөө сүүлийн 20 жил цалин нэмэгдээгүй мөртлөө татвар нь нэмэгдсэн. Тэгэхээр энэ бол маш эрсдэлтэй алхам. Япон руу Токюдэй гиногоор явна гэдэг нь Японд очиод бүр ингээд дотор байрлах юм бол бүр хэцүү. Зөвхөн ажил гэр хоёрын хооронд амьдран. Японд байгаа найз нөхөдтэйгээ уулзах ер нь боломж гардаггүй. Яагаад вэ гэхлээр та болон таны найзын чинь ажлын цагийн хуваар амралт ер нь бараг таарахгүй. За дөрөв дэх асуулт нь болохоор Япон руу заавал явах хэрэгтэй юу? Монголдоо үлдэх үү? За Япон руу явахдаа бол мөнгө хийх гэж явна гэж бол угаасаа байхгүй. Тэгэхээр яваад хэрэггүй гэж би хэлнэ. Хэрвээ ажиллахаар Токюдэй гино юм уу эсвэл гэрээний ажилтнаар явах гэж байгаа бол яг тухайн компани визний процент л орно гэсэн үг шүү дээ. Харин
Хэрвээ зүгээр ингээд өөртөө туршлага хөрөмтлүүлэх гэж байгаа би нэг гадаад гарч үзмээр байна гэж бодож байгаа хүнд бол явж болно шүү дээ. Ингээд нэг жил тэнд очиж ажиллаж амьдраад мэдрээд үз хэцүү зүйлүүдийг даван туулаад үз өөрийгөө олоод нэгээд таньж мэдээд үз гэж би хэлмээр байна. Монголдоо үлдэх үү гэсэн байна. Би бол ямар ч тохиолдолд Монголдоо битгий үлдээ гэж хэлнэ. Дан ганц Япон гэлтгүү гадагшаа явах боломж гарах юм бол ер нь гадагшаа яв. Ийм үзэж нүд тайлсан танд илүү чухал хэрэгтэй. Хайр цанаас гарч сэтгэх нь зөв шүү. Монголоос гараад өөр гадаад орны хүмүүс ямар байдаг, өөр гадаад орн ямар байдгийг харж мэдэх хэрэгтэй. Заавал мөнгө хураахын төлөө гэвэл мэдээж Япон явах хэрэггүй. Гэхдээ амьдралын сайхан хийгээд хүмүүсийн ёс суртахуун, соёл, харилцааг сурж мэдье гэвэл угаасаа Японд очих хэрэгтэй. Япон хүмүүсийн харилцаанаас сурах хэрэгтэй. Ер нь Монголдо байснаас илүү ядаж гадагшаа гараад аялаад үзэх хэрэгтэй. Миний хамгийн гол зөвлөгөө гэх юм бол Японд бол удаан хугацаагаар бол амьдраад хэрэггүй л гэж би бол хэлмээр байна. Яг хэсэг хугацаанд амьдралдаа туршлага хуримтлуулахын төлөө Япон улсыг таньж мэдхийн төлөө явбал яг болно шүү дээ. За тэгээд тавд нь болохоор хүмүүст ямар тохиолдолд Япон явахыг зөвлөх вэ? Мэдээж та Япон хэлтэй, Япон соёл дуртай, аниме, мангад дуртай, шинэ соёл, шинэ амьдрал, шинэ сорилтонд нүүр тулахад бэлэн байгаа бол Япон яв. Та маш их зүйлийг сурна. За тэгээд 6-т нь Япон соёл, амьдралын хэм маягт дасах амархан уу? За соёлын ялгаа бие даах чадвар хүмүүсийн хандлагын хувьд болохоор Японд очиод бол та маш их зүйлийг сурнаа. Анхандаа болохоор тэр соёлтой Япон хүмүүсийн харилцаан жоохон дасгаж ивүү байна. Гэхдээ ер нь бол явандаа сурна. Японд удаан байсан хүмүүс, Японд сургуульд төгссөн хүмүүс өөрөө Японжод Монголд буцахаараа яана Монгол юм билүү гэж буцаад өөрөө шоконд орох тохиолдол их гардаг аа. Ер нь бол Япон соёл ихэндээ жоохон хэцүү. Бүхийж мэдлэх, хүнд үргэлж заавал сайн уу баярлаа баяртайгаа хэлдэг. Ер нь бол Япон соёл бол өөрөө айгүй гоё соёл шүү дээ. За тэгээд 7 дахь асуулт нь Японд байх хугацаанд хамгийн том сургамж юу байсан бэ? Хамгийн том сургамжлал би өөрийгөө олж авсан гэнд. Ер нь хүн ганцаараа амьдраад үзэх хэрэгтэй. Гадаадад өөртөө нүүр тулаад маш олон сорилтыг даван туулаад үүний дараа та өөрийгөө олдох юм аа хамгийн том туршлага нь. Ер нь өөрийнхөө хувь хүнийхээ үүднээс өөрийгөө олж нээдэг. Би чинь ийм хүн байсан юм байна штэ гэд өөрийгөө олж нээдэг. Тэгэд амьдралын хандлага бас өөрчлөгдөнө. Ер нь бол тэгээд маш олон хүнтэй харьцаад Японд ингээд гадаадад амьдраад үзэхэд хамгийн чухал зүйл нь зүгээр л өөрийгөө таньж мэддэг. Би асуудалтай тулгархад яаж даван туулд юм бэ? Өөрийнхөө дотоод хүч чадлыг хүн гаргаж чаддаг. Асуудалтай нүүр тулахаараа. За тэгээд 8-д нь хамгийн сүүлийн асуулт. Хэрвээ цаг хугацаагаар буцаж очивол ахин Япон руу сурахаар явах байсан уу? Мэдээж би явна. 100%. Яг уу эхлээд сургууль маань хэцүү байсан. Дараад нь ковид гээд ажилд орж чадахгүй. Тэгээд тасаргааны ажил хийгээд хэцүү он цагуудыг туулсан. Гэхдээ би стил Японд руу явах сурах сонголтыг хийн яг одооч. Яагаад тэгэхээр эдгээр бүх хүн сорилт шалгууруудын үр дүнд өнөөдрийн би болсон. Өнөөдрийн хүртэл ад жаргал, даван туулсан зүйл энэ бүгд өнөөдрийн бийг өнөөдрийн намайг бий болгосон. Мэдээж хүн болгоны түүх өөр. Зарим хүмүүс Японд очиод 1-2 жил туршиж үзээд шууд Монгол руугаа буцна. Хүн хүний л зам нь өөр шүү дээ. Ганц Японч гэлгүй өөр гадаад оронд очиж үзээд амьдрах гэж үзээд болж бүтэхгүй Монгол буцсан хүмүүс ч бас байгаа байх. Харин миний хувьд болохоор ямар ч зүйл дээр хэрвээ та ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэхээр зориулсан бол эцсийг нь хүртэл шүд зүүн төвчээрэй гэж би хэлье. Төвчээрийн цаана маш том шагнал байдаг юм шүү. Та амьдралд маш том ялалтыг байгуулна. Та мэдээж Японд олон жил амьдраад мөнгө хийхгүй байж болно. Гэхдээ та өөрийгөө олдог. Маш их туршлагатай болдог. Ер нь амьдралд алзахгүй болдог шүү. За ингээд өнөөдрийн миний ярьсан зүйлсүүд энэ бичлэгийг үзэж байгаа танд тус болсон гэж найдаж байна. Тэгэд өөр нэмж асуух зүйлүүд байвал комментээр чөлөөтэй асуугаарай. Би хариулахад бэлэн байх болно. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Бичлэг маань таалагдвал бас лайк дараарай. За тэгээд коммент бичгэн бас битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.